манай инквайрсад асуултаа буруу ойлгосон бол та. Аудит төр чи юм байгаа шүү дээ. Нийтдээ төр өөрөө өөрийн өмчийн 81 мянган метр квадрат талбайг бусдад төрөөслээд дунджаар 50 мянга төрөсөж байгаа байхгүй. Өөрийн өмчийн талбайг зөрөөд 80 мянган метр квадрат талбайг үнээсээ 3.5 дахин үнэтэй төрөөслээд байна гэж. Дүндээ дүн байгаа шүү дээ талбай хэмжээ нь. Өөрийнхөө талбай дээр өртгөөр нь байж болохгүй. Ягаад бусдаас 3.5 дахин илүү төрөөслөд байгаа юм бэ гэж байгаа асуулт нь. Тэрнээс төр нэмж офс авахгүй яриаггүй. Угаасаа өөр чинь байгаад байна шүү дээ. Өөр чинь байгаад байгаа юм ашиглахгүйгээр бусдаас 3.5 дахин үнэтэй төрөөслөд байна гэсэн. Нэг хоёрдугаар цэнхэр дугаартай холбоотой асуудал ярьлаа. Яг үндэ бол эмнэлэг цагдаа онцгой байдал хил хамгаалахын машинул цэнхэр дугаартай байгаа шүү. Сайдны засгийн газрын яамнуудын машин бүгд цагаан дугаартай байгаа шүү. Тэмээнээс тэмдэгтэй эмнэлэг цагдаа онцгой тэмээнээс тэмдэгтэй тусгай тэмдэгтэй машинууд нь цэнхэр дугаартай байгаа шүү. Одоо хэдүүлээ гараад харъя л та. Цэнгэр дугаартай машин баг байхгүй дээ. Батбар инхвэр сайд хариулъя. За шижрэг шүү их чухал асуудал эндэж байгаа маа. Би одоо сарын өмнө яг энэ гүйцэтгэл ярьж байхад хэлжсэн. Эх 7 хоногийн засгийн газрын хурддаанаар яг таны саяны асууж байгаа төрийн өмчийн компаниудын түрээсийн байртай холбоотой ажлын хэсгийн хяналт шалгалтын дүнг засгийн газрын хуралдаанаар хэлцэх гэж байгаа. Ер нь өөрчлөсөн байдлаар чуулган дээр хэлжсэн тооноос 2 дахин их түрээс төлдөг гэдэг ийм зүйл гарч ирсэн. За би энийг бас дутуу байна гэж үзсэн. Тийм учраас одоо өөрийнхөө тушаалаар энэ ажлын хэсгийг байгуулж одоо яг 45 хоног ажиллаулаад байгаа. Энийг дахиж үргэлжлүүлж ажиллах ёстой байна гэж үзсэн. Яагаад тэгэхээр бас дутуу байгаад байна. За энэ байдал дээр зүгээр хамгийн томыг хэлчихээ. Би иргэний эсхийн ерхий